Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа бүлгийн маань цаашны дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. За үзэгч та бүхэнд энэ гайхалтай өчигдөр мэндийг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол улсын гавьяат жүжигчин дуучин Алтан цэцэг хүрэлцээрсэн байна. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ ирж байгаа шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе. 2026 маань мөн одоо монголчуудын одоо хамгийн одоо босоо хиймортой гэж ярьдаг морин жил маань их одоо айлчлал ирэхэд хэдхэн хоног үлдэж байна. Тэнгэрээс шүрсэн Ер нь бол уран бүтээлчдийн хувьд бол одоо шинэ жилийн өдрүүд бол хамгийн их завгүй өдрүүд байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь хэр их одоо гадуур ажил хөөцөлдөж байна тий. Дараа жил 8 цомог одоо урд нь гаргаж ирсэн цомгуудаа шинээр одоо дахиж хэвлүүлэн гаргаж байгаа. Мөн одоо өөрийнхөө шинэ пензаас гаргаж байгаа. Энэ танилцуулга хийж одоо дууч Алтан цэцэг миний би өөрийнхөө одоо уран бүтээл дуу хуураа бас дуунд миний одоо дууг сонсох дуртай найзуудтай хүмүүст ингээд хүргэсэн байгаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Юу гэхээр дууч уран бүтээлч хүн чинь тайсан дээр л хамгийн аз жаргалтай байдаг. Мөн одоо энэ жил миний одоо хамгийн тав төлөвлөгөө бол бас Европын орнуудаар айлчлан одоо бас тоглож байгаа. Тэгээд шинэ жилийнхаа баярыг Европын орныхоо монголчуудад Европт одоо ажиллаж амьдарч байгаа монголчуудтай бас хамтдаа бас өнгөрүүлнэ. Тэгээд манай сүн самтлагийн дуучин Тавга би манай охин гэдэг ингээд багаараа явж байгаа. Багаараа явж байгаа. Тэгээд ер нь бол би ингээд бодоход бараг 10 жил ер нь бол очоог айгу удцсан. Тийм болохоор зэрэг бас өөрийнхөө энэ гаргаж байгаа уран бүтээлийнхаа промошны ажил гэж бас ойлгож байна. За тэр 2025 он болол бас ажил ихтэй жил болж байгаа юм. Ялангуяа одоо төгсгөл рүүгээ болол тий Европын орнуудаар явах юм байна. Ер нь одоо 26 он бол дууч Алтан цэцэг гэдэг хүний хувьд урах цураах жил болж байгаа. Юу гэхээр ер нь юу яадаг юм л да. Уран бүтээлч чинь айгүй олон жил ингээд доншаал яваал ингээд нэг болоод нэг болохгүй янз бүр болоод тэгээ яг нөгөө бүх юмаа нэгтгэхэд нэг гаргах жил нь морин жил юм шиг байсан юм байна. Тэгээд морин жил одоо ийм сайхан хиймэр сүлд монголчуудын бас босоо заяатай монголчууд гэж өөрсдөө бид нар ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ сайхан жилд бас дууч миний ингээд уран бүтээлийн цомог маань ингээд яг ургацаагаа гарч байгаа нь бол айгу сайхан санагдчихэв. Би ч бас өөрөө их шүтлэгтэй болохоор айгу бэлгшээ гэж бодоод байна л да. Тэгээд тоглолт тийм. За одоо ер нь бол тоглолтоо хийгээч гэл нүүр номын хувцаар ч юм хүмүүс айгу их ингээд санал хэлдэг. Тэгээд яг одоо 26 онд бол нэлээ одоо том бие даасан өөрийнхөө одоо уран бүтээлийн тоглолтыг хийнэ. Тэгээд миний хувьд бол гаргаж байгаа цомгууд маань онцлогтой дуусан кино жүжигийнхээ дуунууд за хүүхдийн дуунуудад би одоо бас оруулж байгаа. За ардын дуунуудыг оруулж байгаа. Мөн сонгодог. Миний одоо яг өөрөө үндсэн мэрэгжил сонгодог дуучин шүү дээ. Ер нь бол хүмүүс төдийлэн сайн мэддэггүй. Тэгэхээр сонгодог одоо бас pop opera бас юм одоо сонгодог уран бүтээлүүдийг бас хүргэнэ. Тэгээд ер нь айгүй олон юм төрлөөлөл нэгсэндээ уран бүтээлээ хийж бас өөрийгөө сорж нэгсэндээ мэрэгжлийн дуучны одоо чансаг л харуулсан тоглолт болох болов уу гэж бодож байна. Таны ямар тоглолт вэ нэг гоё усан дээр ингээд болдог ч юм. Тий. Ер нь тоглолт нь вэ? Хамгийн анх ч би 2000 онд Одиссей тоглолт хийсэн. Дараа нь би 2003 онд тоглолт хийсэн. Дараа нь болохоор 2007 онд гээд нэртэй тоглолт. Тий, Алтан цэцэг гэдэг тоглолт нь болохоор 2013 онд. Тэгээд 18 онд гэдэг ер нь их цөөхөн тоглолт хийдэг л тий. Гэхдээ хэрвээ хийх юм бол маш чансаатай нэлээ одоо бас гоё тийм дуйлантай тийм тоглолт хийхийг бодож байна. Тэгэл ер нь айгүй олон уран бүтээлүүд ингээд
уран бүтээлч ингээд дахиад нэг шат тагчихсан гэж бодоод идэг шүү дээ. Миний 13 оны тоглолтын дээр бол холограм Монголд анх удаа 3 тий анхны одоо холограм гаргаж ирж ирсэн. 18 онд болохоор On and Off зохион байгуулсан. Онон Батман болохоор ерөөсөө ямар ч бүх хөгжимчд дуучид ерөөсөө бүгдээрээ нэг ч одоо хүн ямар нэгэн бичлэг тахгүй гэдэг тийм тоглолт хийжсэн. Гэх мэтээр ер нь одоо тэгжил аюух чансаа шаардсан, маш их бэлтгэл шаардсан, ур чадвар шаардсан тоглолтуудыг л найруулагч нар надаас өсөд идэгин. Тэгээд энэ 26 оныг бол одоохондоо нууц учраас хамаагүй задлахгүй. Гэхдээ уран бүтээлүүд маань ингээд сайхан гарч байгаа. Дахиад ингээд алтан цэцэг гэдэг үнийг цааш нэр бас нээж байгаа юм шиг. Дуучид ингээд юм байл та ингээд ингээд гэл яваад идэг. Тэгж жагаад дахиад гараад ирэхээр бас аюугаа тесрэлт хийдэг шүү. Тэгэхээр тийм л цаг маань ирсэн болов бас таны тоглолтуудыг ингээ харж байхад за дуурийн дуулалт яваад байгаа голоор нь за поп дуунууд тэгээд одоо ардын дуунууд ч гэдэм үү тий одоо дахиад хүүхдийн уран бүтээл гээд бас нэмэгдээд байгаа. Яг ер нь бол хүүхдийн уран бүтээлтэй яагаад холбогдсон гэхээр ер нь 12 13 оныхоо тоглолтыг ер нь хүүхдүүдэд зориулсан. Ер нь бол тоглолтынхаа орлогыг тэр чигээр нь хүүхдүүдэд өгсөн. Яагаад тэгэхээр би нөгөө нийгмийн аяг идэвхтэй хүн юм байл л дээ. Ер нь эргээ ингээ өөрийгөө харахаар хүүхдийн сайн сайхны төлөө ч юм уу те ингээд хийж байгаа тоглолт би ямар нэг илч мэлч бол биш. Гэхдээ л ингээд сайн дураараа энэ жил 2025 оны Монголын сайн дурынхны төвийг илч болсон. Тэгэхээр энэ өөрөө зүгээр нийгэмд аягүй гоо тийм гэрэл гэгээ үлгэр дуурайл те бас нэг одоо уран бүтээлч хүний бас нэг өгөх ёстой тэр өгөгдлөө өгөх гэж л маш хичээдэг. Зүгээр ингээд дуугаад дуулаад яваад иж болно шүү дээ те. Тэл заримд очдөг тэгэхгүй за яас хэцүү юм бэ ингээд байж байгаа л хандив юмны тоглолтод дуудаадах юм бололтоо гэл те. Тэгэхээр энэ бас нэг бид нар ингээд энэ нийгэмд амьдарч байгаа юм чинь ингээд монголчууд маань ямар хүмүүс лээ те гоё дандаа тэгээ би бинээсээ монголчууд маань ингээд шууд ингээд бас заримдаа тусламж хүсдэг шүү дээ. Тэгэхээр тийм тусламжийг одоо бас ингээд хүргэх элчнэр нь бид нар өөрснөө юм уу гээл өөрсөндөө өөр хүлээсэн л нэг тийм асуудал яваад байгаа юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусна. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан лөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Yummy 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. Эрүүл амттай авсаархан iCool брэнд. Тэгэхээр хөгжим бол угаасаа салшгүй тий. Таны хувьд бол бас Pro Sound студи тий. Ер нь болт тэр айгуу сайн ингээд би анх болдоос тэр студийн одоо байрыг анх авч ирсэн. Тэгсэн чинь би 2009 онд студи байгуулад ягаад тэ Санжин Ураагүй гэдэг нэг залуу ирээд Монголд ингээд одмод болоод хоолны нэртэй залуу ирсэн гэдэг. Тэр залуу ирээд тэгэл дээрээс нь айгүй олон уран бүтээлүүд гарсан. Мөн одоо киноны саундтрак гэдэргээд гарсан. За ингээд 2009 оноос 14 он хүртэл яг 5 жил ажилласан. Эргээд ингээ харахаар их чинь ерөөсөө өөрийнхөө уран бүтээлийг хийгээгүй данд бусдын төлөө зориулжээ. Тэгээ 14 онд болдод ингээд
маш хөдөлмөрчтэй. Би одоо хин нэгэн зүгээр юм өнгө төгрөг хөөцөлсөн хүнд биш яг цэвэр урлагийнхаа төлөө явж байгаа хүнд өгж байгаадаа айгу баяртай нэтргээд айгу ясал төгөлдөр гартуулж өгсөн. Тэгээ одоо болд маань ингээд мэдээж ирэг өөрийнхөө би продакшн гэдэг өөрийнхөө уран бүтээл болон залуучуудаа айгу ажиллаж байгаа шиг байна. Ер нь ингээ студ продакшн бол ер нь бол бас яг залуучуудын хийх ёстой ажил л да. Ер нь яг бид нар бол яг одоо ингээд мэдээж айгу туршлага суудсан инээ тэрийг гэлэг хэд яг тэгж яг цаг наргу маш хэцүү шттэ хүмүүс ингээд урлагийг нэг айгу хялбараар ойлгоод байдаг маш их цаг наргу ажиллаад үр дүн яах нь тодорхой биш тийм л зүйл чи урлаг шттэ тий. Тэгэхээр маш их хөдөлмөрлөлтөг айгу олон юм сорилт хийдэг. Тэгээ манайх чинь зах зээл нь цөөхөн жоохон хүнтэй тэгэнгүүт чинь яах юм ингээд нэх айгу олон ингээл уран бүтээлч дуучтай юм шиг энэ дотроос бас цойлж харагдаж гарч ирнэ гэдэг бол өөрөө бас нэг нэлээд их хөдөлмөр байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд маань л одоо энийг хийдэг. Урд нь бол ингээд алтан цэцэг гэдэг хүн студ дотор шөнийн 2 цаг удаад байгаа юм уу өдрийн 2 цаг болоод байгаа юм мэдэхгүй ингээл хан дээр ямар ч хэсэн ингээл 2 цаг гэл гараад дангууд 14 цаг гэл гараад дангууд ингээл бүр ингээд айгу тийм ер нь бол нэг тийм цаг наргуу штэ урлагийн ажиллаж ингээд ерөөс ингээд ядраал те. Гэхдээ гоё яагаад тэгэхээр дандаа бусдын төлөө хүмүүсийн төлөө тэг хүмүүсийн сайн сайхны тэр дотоод зүрх сэтгэлийн тэр сайхан зүйлүүдийн төлөө байдаг учраас өөрөө тийм гоё энергитэй. Ер нь лам нар бас хэлдэг байхгүй юу? Урлагийн хүмүүс аягүй гоё. Яагаад тэгэхээр ингээд дандаа гоё сайн сайхныг түгэж идэг. Бид нар шиг юм хөл хацад өнчрөл цовлон дээр нэх төдийлөн очдоггүй те байдаггүй одоо нөгөө ажил мэргэжлийнх нь онцлог нь тийм байл. Тэгэхээр эргээд ингээ харах дээр аягүй туршлага суусан байна. Би чинь бас 2-3 кинонд бас продюсер хийгээд ер нь өөрийгөө сараад ганцхан дуучин гэхээс илүүгээр бас ингээд урлагийн зүтгэлтэн болсон юм уу та. Айгу одоо өөрийгөө дүгнэхэд тэг ер нь бол ингээд айгу олон юм сорж өөрийгөө харуулсан. Энэ 26 онд бол яг одоо уран бүтээлийнхээ тоглолтыг хийх бол бүр арай болох байлаа. Ер нь хүмүүс чинь бас шүүмжилдэг байхгүй айгу сайн дуучин, сайн ингээд хоолойтой, сайхан хоолойтой ч гэдэг юм. Энд чинь бас нэг дуучин айгу гоё урмын болж ирж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ гэд би жишээлхэд Аримнагийн тоглолтын дээр дуулаад гараад ирсэн чинь хүн болгон баяр үргээд юм бичээл ямар гоё дуулваа гэж баярлаад би болохоор би ч одоо бараг 30 жил дуулсан юм чи мэрэгжлийнхаа ажлыг хийж гараад ирлээ штэ гэдэг шиг ингээд ер нь эргээ ингээ харах тэр хүмүүс нөгөө аягүй тийм гоё чадвар те бас дээрээс нь олон юм урлагийн хүсээд идэх те одоо бидний чинь ингээ 50% гараа авцсан гэж бодохгүй гоо сайхан гоо үзэмж те илүү ур чадварыг л хүсээд байгаа байхгүй. Энэ гэхдээ буруу юм бол биш л те. Яг тэгэхээр энэ өөрөө угаасаа л зүй тогтол нь өөрөө л яг ийм урлагийн хүнээс угаасаа шаардах хэвээр. Бид нар ч гэсэн өөрөө үүнийхээ дагуу хичээх хэвээр асуудал байгаа юм. Тийм. Уран бүтээлчдийн хувьд бол сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Таны хувьд ер нь сэтгэл хөдлөл хэрвээ. Хөдөлтөө. Чи надтай одоо бас нэлээд олон жил хамтарч ажилласан. Тэгэхээр юу гэж бодож байна? Хөдөлгөөнтэй бас хөдөлгөөнтэй шүү те. Хөдөлгөөнтэй хөдөлгөөнтэй. Тэгэхээр яг энэ сэтгэлийн хөдлөл ч гэдэм үү за хүний амьдрал бас янз янзын зүйл тохиолдсон те. Жишээ нь ямар нэг хүнд сорилын үед ч гэдэм үү тийм үед жишээ нь яаж өөрийгөө тайвшруулдаг вэ? Ер нь бол бие барих чадвар дээр урлагийн хүмүүс жоохон тааруу штэ ер нь. Эний манаагүй ганцхан би гэлтгүй ер нь бүгд ингээд тэгээ эргээд ингээд ботхолоор айгу эмошн хөдөлсөн үедээ тийм эмоцтой үедээ айгу буруу алхам айгу хийсэн байдаг ч юм уу. Эргээ ингээд харахаар хүн амтан гоомдоод ч юм эсвэл айгу хатуу хитрхийн шудраг модраг гэд өөрийгөө айгу бодонгуудаа айгу их юм бичсэн ч юм уу. Тэгэл эргээ ингээд харахаар за тэгэл тэр хүний амьдрал нөө сайн муу нийлж савд үрдэг орчлоо хорвоо тэр бүх юм ингээл ээлжлээд ирээлжлэл байж байгаа учраас одоо л нэг хач холбогдлох байлаад зүгээр хамгийн их мэдээж эмзэглэм асуудал дээр бол айгүйх дуурдаг. Тэгээд заримдаа хүмүүс та ингээд хүмүүс чагсаал хийжсэн ч гэсэн тэгээ хүүхдийн төлөө эсвэл одоо дандаа нийгмийн сайн сайхны төлөө дандаа дуурж идэг гэл. Зарим нь болохоор ямар юм хийж тийм юм яриад дуурайд байгаа дуугаа бай чамтаа чамгүй бүх юм эргээд бүх юм ингээд болж байгаа тийм юм альч улс оронд байдаг гэдэр гэл. Гэхдээ би бол яг л өөрийнхөө үзэл бодлоор айгу эрхчлөөтэй айгу арчилсан байж чаддаг та. Айгу өөрөөр бахархаад идэх заримдаа. Хинээс ч хараад бусныг тэгэж амар гэлээгээ замбраагүй дураараа тэг бас тийм зохисгүй байх. Зүгээр энэ дээр ингээ хэлэхэд нэг олон жилээс урлагт ажилласан хүний хувьд хэлэхэд залуучууд маань илүү одоо жоохон тийм
юу болосоо л гэж боддөг. Энэ уламжлалт Монголынхаа одоо урлаг зүтгэж байгаа гэдгийг айгүй сайн мэдэрч айгүй тийм бас нэг жоохон тэгж аягтай болосоо гэдгийг айгүй хэлмэр санагдаад тий. Тэгэхгүй бол ингээд нөгөө юу нь мэддэггүй ялангуяа манай рок pop урлагч энд ингээ айгүй алг цог ингээ тий. Одоо жишээлбэл гадаад орнуудын аялаа тоглож явахдаа ч гэсэн гоё жоохон журамтай байх хэрэгтэй байхгүй тий. Монголчуудынхаа тооцооллыг гаргаад журамтай очиг газараа дооцоолоод ч юм уу тэгэхгүй ингээд нэг яг одоо шинэ жилээр юм яриад иж болж байна тий. Ер нь ингээд тийм жоохон ер нь нэг бай. Ийм зэгцтэй баймаар байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд зэгцтэй биш болчихлоор зэрэг юу агаад байгааг нь мэддэхгүй. Хин нь яг одоо юу юм? Одоо юу гэдгийг ямар ч супер орныхан тодорхой хэмжээгээр уран бүтээлчтэй жоохон ингээд ангилсан байдаг байхгүй. Энэ бол буруу биш. Энэ өөрөө тэр ангилалд орохын тулд тэр хүнд маш их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг л одоо залуучууд нь аягүй сайхан санаад бас ингээд жоохон хэрэгжүүлээ явуучих юм бол тэр тэргүй тэгээд би бодоол идэм л да. За яах вэ? Одоохондоо ингээд залуу уран бүтээлч нисэл явжлын тэгж жагаад буугаад ирэхээр ингээд бид нар шиг бас тэгэл бидний үед ч гэсэн залуу одоо ахмад уран бүтээлч тэлдэг лсэн баггүй. Ер нь ингээд та нар маань ингээд ерөөсө бидний үгийг сонсохгүй ноошохгүй ингэх хэвээр тех хэвээр гэл. Тэгэхээр бид нар зарим үедээ үгүй одоо яг юу гэдэг байгаа юм болоо гэ. Гэхдээ бидний үйл бол маш их айж имээдэг, ичид зовдог. Тэг буруу зүрх юм хийхээсээ. Одоо бол бараг л одоо бидний хажууд тамиг тариад суугаалтай ингээд ерөөс ямар санаа зовж байгаа юм байхгүй хараал ирүүлэлэл ингээд байгаа нь заримдаа айгүй хэлхээс аргагүй би ч бас тэр тал дээр айгүй хурц шүү дээ ер нь бол ер нь нэг 70-80-аад оных нь ер нь ингээд хуучны хүмүүс болоод бас тий одоо өөрөөсөө бас хуучин болцсон тий тийм хүмүүсийн хувьд бол ер нь дутагдлын хажуугаар дууг өнгөрч чаддгүй тийм хүмүүс байдаг л да. Гэтэ энэ шударга нь харин зөв шударгуу буруу шударгуу гэдэг дээр зүгээр яг нэг ёс зүйн нэхэд байгаа юм л да тий тодорхой хэмжээгээр цензур ч юм уу ёс зүй дээрэс нь бас нэг цаа яах вэ тэгээд хүмүүс ингээд заримдаа алдаж огонд яг ингээд айгүй олон талтай л байгаа тийм л дээ заримдаа ингээд залуучууд малуучуудаа загинчаад бич өөчлөх гон тэнгүүтээ за яах вэ залуу хүн юм чи алдаал тий нөө мэдхгүй юм айгүйх байгаа ш а тэрийг хилээд өгөх орно би яах гэж ингээд загнавтаа өдөрч гэдэг юм уу бодоол тий а гэхдээ зарим үедээ бол ингээд шууд л хэлнэ ерөөсөө энэ ерөөсөө болохгүй ингэж болохгүй тэгж л тех ёстой гээл тий тэгэл заримдаа айгу хэцүү гэж боддог л ахaltaа. Тэг ингээд. Одоо ингээд харж байхдаа нийтийн дуучдын холбоо ч гэдэм үү те нийтийн дуучид маань ер нь их нэлээд нэгэнтэйгээ нэлээд нэгдсэн байдаг байхгүй юу? Ер нь ямар нэгэн тоглолт боллоо нэгээ дуудаад дөрөвдүүлсэн ингээд хоёр. Би нийтийн дуучдыг үнэхээр магтмаар санагддаг. Би үнэхээр магтмаар санагддаг. Яагаад гэвэл нийтийн дуучдын ихэнх нь манай соёл урлагийн их сургуулийг төгссөн. Тодорхой хэмжээгээр багшийн гараар очихсан. Ямар нэгэн шоу моунаас гараагүй ч юм уу те. Тэгээд дээрэс нь нэг тийм гоё одоо манай нийтийн дуучдын холбооны тэргүүн чинь 70 тагаа байдаг шүү дээ. Тэгээд даке үгэнд бол аягүй сайн ордог. Энэ өөр бас айгу зүг байгаа байхгүй юу. Тэ одоо ингээл тийм учраас айгу эв нэгдэлтэй байгаа учраас. А би тэгтээ рок попынхны нэг муулаад байгаа юм биш. Манай рок попын урлаг нь өөрөө ингээд нөгөө гаргаж байгаа одоо тэр яг тэр өөрийнх нь тэр маниар нь айгу тийм чөлөөтэй айгу арчилсан урлаг байхгүй юу. Бүр үнэхээр ингээд айгу хязгааргүй юу ч гарч мэднэ те. А тэгтээ манайхан ч бас дуу үтгэгчтэй үнсээ төвгээд байгуулаад одоо манай сүсэл авгаа тэргүүн те удирдах зөвлөн гишүүн сая ингээд наки татарын мөгийн орж ирэх чинь ингээд залуучуудаа ингээд ороод ирж байгаа байхгүй. А тэгээ энэ байгууллага чинь 300 эд үний уран бүтээлчтэй хайрх ашгийг хамгаалчих гал те заавал ганцхан рок pop биш нийтийн сонгодог ардын ингээл те. А дээрэс нь манайхан чинь бидний гэр бүлгээд тэн дотроо бид өхөл хагцал өнжрөл зовлон бүх зовлон гуйныг сэтгэлээ тайлах зүйлээ бичдэг групп байдгийн. А тэр группийн админ нь би. Тэгээд ингээд янз янзэл юм болно л доо. Гэхдээ энэ дээр юу гэхээр нөгөө шүүмжлээд байгаагаас илүүгээр ер нь яг ингээд яг бас цэгцэлчээ гэхээр нөгөө нэг шүүмжлээд хэлчмээр нэг юм байдаг байхгүй юу? 1989 оноос хойш Монгол улсад яг жишээлхэд мэрэгжлийн концертны тайз баригдаагүй шүү дээ. Тэгэхээр одоо 26 он гарч байна. 89 оноос хойш хэдэн жил болцсон юм. Тэгэхээр ингээ улс төрийн юм болчиход байгаа байхгүй юу? А гэхдээ би урлагийн үнийн хувьд хэлмээр санагдчихэв. Морин жилд ядаж монголчууд маань нөгөө монгол хүн болгон ингээд өстой хэмэр сүлд сэргэх морин жилд гэл ингээл те гоё бүх юм эргэлт авчирдаг жил гэдэг. Тэгэхээр энэ нь зүгээр нэг тийм муухай бослого тэмцэлж гэдэг юм уу биш. Сайн сайхны төлөө ялангуяа урлаг соёлч өөр улс орны нүүр царайнд болж ингээд юмны төрөнд явж явах ёстой шүү дээ тий. Угаасаа жаман тийм юмч. А тэгэхээр бүр ингээд сайн сайхныг авчирсан гоё тийм
аюу том эргэлттэй жил болоосоо гэж үнэхээр бүр залбирж байна. Ягаад тэгэхээр Монгол улсад маш том гоё концертын заал ядаж баригдчихсан тий бодолтой. UB Palace байсан нураагаа хийсэн. Тэгэнгүүт одоо ингээд дахиад гоё концертын заал баригдчихвол уран бүтээлчд аюу гоё сэргээл уран бүтээлээ гээд дахиад цомог дахиад гоё шинэ хүмүүсийн сонсох дуртай дуунууд л бүтээл гэсэн үг. Тэгэхээр тийм зүйлийг л 26 оныхоо шинэ жилд ерөө би болоосоо гэж. За танай том охины хувьд бол бас ээжигээ дуурайгаад бас дуулдаг. Энэ дуулах сайхан авьяасыг нь үлдсэн хүүхдээ. Одоо ингээд ирээдүг нь яаж харж байна? Миний мэдхээр одоо хамгийн анхных нь хүүхэлдээ гээд дуу байсан. Дараа нь би хүүхэлдээ. Дараагийнх нь ямар дэлхийн октоодын тоглоом гэж дуулсан. Би хүүхэлдээ. Тэгээд Барби бүгдийг л дуулсан л да. Ер нь манай ганчимгийн дуунуудаар 8 дуутай цомог гаргаад 8 дуу нь ер нь 8-лаад ер нь айгүй хүүхдүүдийн сонсох туртаа дуулсан. Одоо болохоор өөрөө нөгөө томоо охин болсон 17 8 хүрж байгаа охин болсон болохоор 5 настай байсан 10 хэдэн жилийн өмнө шүү дээ. Яг нөгөө студ ажиллаж байхдаа харин охиндоо цомог аваад үлдсэн. Тэгээ Барби мэн гэдэг. Тэгээд октоодын тоглоом гэдэг. Тэгээд нөө намхан боо тэр дууг бас дуулсан юм уу? Гэдэг. Айгүй хөргөө олон дуунууд дуулсан. Тэгээ хамгийн их хүүхдүүдийн сонсох туртаа дуун би хүүхэлдээ буюу. Тий, клипсэн гэсэн хөөрхөн тий. Адилханч би хүүхэлдээ гэд. Дараа нь ээжтэйгээ хамтраад ами яриа. За тэгээ ер нь одоо бол голцоо нөгөө жоох өсөр яг нөгөө өөрийнх нь сонирхож байгаа юм нь би яг уран бүтээл арай хийж өгөхгүй байгаа. Ягаад тэгэхээр яг ингээд нэг cover сонсоод cover дуулаад өөрийг нэг олох гээд яваад идэг штеп ингээд тийм нэг амьд хамтлагтаа дуулж үзээл нэг бичлэг хийлгэж үзээл тэгээд нэг л болохгүй гээд тэгээд бас дээрээс нэг сургуульд орох бэлтгэл хийж байгаа учраас хичээл сургууль илүү анхаарч байгаа. Тийм. Инхэн орчлонд намайг төрүүлсэн баярлалаа. Инхри охин чинь болж ирсэн шүү ээжээ. Арон сэтгэлд тандаа би хайртай. Амьдралын гэрэлхийгээ шүү миний ээжээ. Та одоо жишээ нь дуулддаг байсан бол ямар мэргэжил сонгоцсон? Ямар ажил хийж байгаа юм? Би ер нь анх бол ингээд нөгөө жоох хүүхд тахта зүгээр нөгөө манай гэрийнхэн аваа шоолоод идэг байхгүй яг алтаа ингээд жоохон багтаал угаасаа дуулдаг гэсэн би угаасаа л 5 настай 6 настай тахтаа л ингээд манай хажуутлын айлын идэр ингээд чи угаасаа л ингээд нэг жижигхэн биетэй нэг жоохон ингээд тэгэл ингээд хөшгөний араас гарч ирэл тэгэл ингээд өөрөө нэг эндүүний ишнүр ингээд эндүүгээ ингээд чирцэн гарч ирэл нөгөөтгөө микрофон болгоод тэгэл дуулаад ингээд яслал ингээд ордог л охин байсан шүү дээ гэж хэлдэг. Хамгийн гоё мартагдчихгүй сайхан олон шинжлэлийн баяр тэмдэглэлт баяруудаасаа таваалцаач. Гоё байсан. Би одоо ингээ эргээ бодхолоор 1995 онд одоо ингээ диванаар чинь айгүй хөрхөн хоронд айгүй одоо эргээ харахаар яг хамтлаг шиг октод байсан байгаа байхгүй юу. Жишээлбэл бид нар ингээд нараа их чинь тий одоо ингээд дууч нараа их чинь одоо болтол ингээд намайг дасгалжуулаад дасгал хий битгий ингээд урлагийн өмбөж өөрийгөө хай гэл өөрөө айгүй гой дасгал хийдэг бүжгэлдэг тэгэл тэр зүйлд нь би бас айгүй гой хамтдаа ингээд би биний хөгжүүлэл ингээд явж идэг айгүй хөөрхөн ингээд тэгэнгүүт тухай жохоо л октод байсан тэгэл саран туягийн ард хоолоо хийн талигаач дуучин Эрдэнэ цэцэг агсан хчтэй найзалтай тэгэл бид нар чинь бараг зарим ангирмаа тий ингээд бид нар чинь заримдаа нэг гэрт бараг хамтдаа хон үнжин тэгэл шинэ жилээ тэмдэглэн хамт янз бүрийн тоглолтоор явна. Тэгэл би биенийхээ дууг ингэж сольж дуулж үзэн те эсвэл гадаад ковер дуулж үзэн. Одоо эргээ ботхоор хамгийн жаргалтай үе тэр ээж л те. Яг нэг өөрийгөө олох гээд ганцаараа биш хамтлагаараа хамтдаа ингээд эргээ харахаар хамтлагаараа байснараа бас айгүй л ингээд хамтдаа лаг л байсан байгаа байхгүй те. Айгүй гоё ингээд би биенээ хөглөөл ангирмаагаас бүгдээрээ дуунууд аавж дуулаад тэгэл ээжсэн сарантай чинь бидрийг бодоход арай нөгөө ихч болохоор бидийг гэр мөртөө уурал бүр хонуулаад бүр дааш далгаач эргэгчдэр юм бүр ордерны даваа гэрт нь байдаг байлаа ш. Тэгэж гой дотносож би бинийгээ хөглж те орж гардаг тийм л байсан. Тэгээ эргээ ингээ харахад амар хөөрхөн гой санагдаад идэх байхгүй. Одоо ингээ харахад нэрээ тэр үед чи бид нар дөнгөжл нэг те 21 22 тоо дөнгөжл их сургуулаа төгсөж байгаа. Нэг бол бүр жоохон. Одоо би бол 19 настайдаа их сургуульд орсон байгаа байхгүй. Тэгээ эргээд 5 жил сурлаа гэхэд нэг өсрөөл нэг те 22 3 4 төдөө ерөөсөө зүгээр суугаагүй вариатаж болгодуулаад тэнд очиод гоё нөгөө
Тэ тэр үедээ ингээл Монголын хамгийн анхны бар Холливуд гэж баарнд бас дуулаад тэ тэгжсэн юу яагаад Холливуд баарнд дуулж ирсэн дахиад гадуур яваад одоо эргээ харахаар ингээд түүх ярихаар би 95 онд анхны FM үүсчихсэн 95 онд Монголын хамгийн анхны бар одоо ингээд бодлоо өнөөдөр 25 он ерөөсөө хэдэн жилийн өмнө вэ те 30 жилийн өмнө л ерөөсөө нэвтрхэд аль шиг л болж штэ бүх юм ингээд би болж лээсэн тэгтэл одоо ямар вэ бүр те бүр тухайн үед чинь зайлвал тэгэл жоохон асуудалтай л газрууд. Гэтэ эргээ харахад айгүй гоё яг л тухайн үеийн дэлхийн стандартын юм байсан байна. Гэр бүлийн хувьд хаан ч гэдэг юм уу ямар нэг газар шинэ оноо өгцсөн ч гэдэг юм уу тийм хүүхдүүдтэй шинэ жил бол миний хувьд хамгийн гайхамшигтай баяр. Ягаад тэгэхээр би шинэ жил болгоноор гэр бүлтэйгээ аялдаг. Бүтэн жил хүлээж агаад энэ жил хайчих уу яах уу гоё гэр бүлтэй аялал хийдэг. Өнгөрсөн жил би юу яасан? Малайз, Вьетнам. Би Вьетнам руу айгүй олон жил яваагүй байж байгаа. Вьетнам, тэгээд Таиланд. Дандаа Азийн орноор аялсан. Энэ жил болохоор ингээд тий Европын орнууд. За тэгээд Америк тоглолтоо хийнгээ. Тэгээ бүр зүгээр авахгүй тоглолтоо хийгээд дээрэс нь аялахтаа бас нөгөө юу яж байгаа байхгүй. Айгуу гоё тийм үр дүнтэй аялал хийж байгаа байхгүй юу. Хүмүүстэй гоё танилцаад өрх уран бүтээлийн промошныг хийлээ. Дуу хоороо өргөө бас дээрэс нь гоё гэр бүлээрээ аялаад. Тэгээд энэ жилийн шинэ оны хувьд бол Америкт гаргана. Тэгээд Америкийн нэгдсэн улсад өөрөө би бас байж исэн кино хийхт нь оролцож исэн, бас ажиллаж амьдарч исэн болохоор тэнд очих. Айгуу гоё санагдаж байна. Ягаад тэгэхээр 19 оноос хойш очиог болохоор айгуу сэтгэл догдолж байна. За гайхалтай. Өнөөдрийн шинэ онлоо хамтдаа нэвтрүүлэгт маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн хамт олонны зүгээс өчөөхөн билээ. Баярлалаа. За ингээд TV5 телевизийг үзэн суугаа. Мөн одоо TV5 телевизийн уран бүтээлчтэй дандаа гоё ингэж уран бүтээлчтэй уран зориг шинэ ирч хүч өгч маш олон сайхан нэвтрүүлгүүдийг хийдэг. Тэгээ миний хувьд бол би яг нэг Монголынхаа энэ хитэн телевизэд хачаа их хайртай юм шиг үл. Ягаад тэгэхээр дандаа Монгол контентоо хийж те Монгол уран бүтээлчтэй гоё ингэж үгийн сонсоож өөрсдийнх нь уран бүтээлийн шин сонь сайхныг хуваалцдаг. Тэгээ танаа телевизийн хамт олон телевизийг үзэн суугаа. Бүхий л одоо монголчуудаа шинэ гарч байгаа морин жилдээ бүгдээрээ сайхан босоо хямртаа Аз заяада тэгш дүүрэн сайхан шинэ ноогтаараа шинэ жилийн баярын мэндийг хүргэе гэж хэлмээр. За баярлалаа. Удахгүй болох таны бас тэрхүү Европын орны тоглолтод бас амжилт хүсье. 2026 онд бас цоо шинхэн тоглолтыг үзэгч түмэндээ хүргэх юм байна. За ингээд гоё шинэ уран бүтээл, шинэ пянц, шинэ цомгуудаараа уулзцгаая. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс самрын зөөлөн амттай шоколадын жигнэг манго ус үзэм тоор шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай пробиотикор баялаг шинхэн жимсээр ирч хүчээ нөх сардаг jelly бэлтгэн луу иштэй чихэр амттай хайр татам дүр Baby Dragon илүү амттай органик сонголт 100% байгалийн NFC juice чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээ дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргалт алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хорт туршлаа хаяа ай кул зүг амтлын хэв баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад
цэнхэр дэлгэцэн үзэн суугаа. Хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхээ Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашны дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.